Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, албаагчдын мэргэжлийн онцлог, гамшигаас хамгаалах орчин сэргийлэх мэдээллийг 14 хоног тутамд танд хүргэдэг онцгой байдлын цаг нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн засаг дарганы тамгын газартай хамтран нийслэлийн хэмжээнд гамшигаас хамгаалах эвжирэн сургуулийг 2019 оны 4-р сарын 24-өөс 26-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж эхлэдэг байгаа юм а. Тиймээс бид энэ удаа онцгой байдлын цаг нэвтрүүлэгтээ гамшигаас хамгаалах эвжирэн сургуулийн талаарх мэдээллийг дэлгэрэнгүй өргөхээр бэлтгэлээ. Сүүлийн жилүүдэд нийслэлийн хэмжээнд байгаль цаг уурын өөрчлөлт, хүн амын нягтршил зэрэгс шалтгаалan тохиолдож байгаа гамшиг ослын тоо нэмэгдэж, давтамж нэгсэж байна. Тиймээс ард иргэдийг сургаж дадлагжуулах, гамшигаас хамгаалах мэдээллийг дээшлүүлэх, болцшгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс төлөвлөх зорилгоор нийслэлийн хэмжээнд гамшигаас хамгаалах эвжирэн сургуулийг 4-р сарын 24-өөс 26-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. Онцгой байдлын ерөнхий газрын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд нийслэлийн хэмжээнд гамшигаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулахаар болоод тусгагдсан байгаа. За дүүргүүд дээр болоод 3 жил тутам дүүргүүдийн хэмжээнд иж бүрэн сургуулаа болоод бид нар хийгээд ер нь болоод хэвссэн. За нийслэлийн хэмжээнийхийг яагаад бид нар энэ жил ингээд сонгосон бэ гэхээр манай мөрдөж байгаа эрх зүйн зохицуултууд болоод бүгд хууль эрх зүйн маань шинжилэн найруулагдаад ингээд мөрдөж хэрэгжээд эхэлсэн байгаа. За эннийхээ дагуу нийслэлийн хэмжээнд энэ бэлтгэл бэлэн байдал иж бүрэн сургуулаар нийслэл нь ямар төвшөнд байгаа гэдэг талаар бид болоод нэг дүгнэлтэнд хүрэх үүднээс энэ сургуулаа болоод зохион байгуулахаар ингээд тогтцоо. За сургуулийн бэлтгэл ажил болоод эхэлсэн байгаа. Бид нар нийслэлийн засаг даргын 88, 99 тоод захирамжаар за ажлын хэсгүүд болоод гарцсан нийтдээ 13 ажлын хэсэг дээр үйл ажиллагаа болоод явагдаж байна. За энэ эжрүүн сургуулиар Улаанбаатар хотод маань нийтдээ нэг 5 томоохон ажил хийгдэнэ. За нэгдүгээрт нь одоо бүх албан мэргэжлийн хамруулсан нэгдсэн жагсаалын бэлтгэл, хоёрдугаарт нь одоо танхимын команд штабын сургууль, за 3-дугаарт нь нүүлгэн шилжүүлэлт, за 4-дугаарт нь төр аюулгүй талбайд гарах, за дараагийн дугаарт нь одоо тохион томоохон хэмжээний газар төлөвлөсөн үед эрен хайх аврах хоромшин ярилцах дадлаг сургуулийг дуурайлан үзүүлэх маягаар ингэ зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Улаанбаатар хот газар хөдлөлтийн 7.5 баллын идэвхтэй бүсд оршдог. Хот орчмын Авдрантуул имээд, Гүнжийн ам хустай нуруу, Мөнгөн морьт сум гэсэн 6 бүс нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд тооцогддог бөгөөд 6.5-аас 8.5 баллын газар хөдлөлт болох өндөр магадлалтай юм а. Түүнчлэн сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн идэвхжил идэвхтэй нэмэгдэж, өнгөрсөн онд гэхэд газар хөдлөлтийн 77 удаагийн тохиолдол бүртгэгдчихэ. Тиймээс гамшигаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд газар хөдлөлтийн гамшигын дараа аюулгүй талбайд мөн шилжүүлэх дадлах сургуулийг зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Иж бүрэн сургууль зохион байгуулах хэд хэдэн шаардлага байгаа. Нэгдүгээрт бол байгалийн хүчин зүйл талаас сүүлийн үед бол ялангуяа сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын газар хөдлөлийн чичирхийллийн идэвхжил бол маш их нэмэгдэж байгаа. Сүүлийн 10 жилийн тоон үзүүлэлтийг аваад үзэхэд бол 10 жилийн өмнөх тоотой харьцуулахад 2018 онд хөдөлсөн газар хөдлөлтийн чичирхийллийн тоо бол 10 дахин өссөн байж байгаа. За нөгөө талаар Улаанбаатар хотын яг доогуур нь хөндлөнгөөрөө хотын төвөөр дайрсан том хэмжээний хагарлыг бол манай эрдэмтэн судлаачид бол тогтоогод байж байгаа. За энэ судалгааны ажлыг бол одон орон геофизикийн хүрээлэн болон одоо Японы JICA олон улсын байгууллагын эрдэмтэн судлаачид бол энэ хагарлыг бол судалгаа хийж зохион байгуулж байгаа. За энэ хагарлыг бид нар Улаанбаатарын хаграл хэмээн нэрлэж байгаа. Энэ бол одоо байгалаас хамаарсан эрсдлээ гэдгийг бол манай ард иргэд зөв тунгааж ойлгох хэрэгтэй гэдгийг би эхний ярианыхаа эхэнд бүр зориуд одоо сануулж хэлье. За хоёрдугаарт нь бол Улаанбаатар хотын
эрсдлийн зураглалыг бол эрсдлийн үнэлгээг бол онцгой байдлын ерхий газар ЖЭК олон улсын байгууллага хамтраад 2013 онд бол зохион байгуулсан байдаг. Эрсдлийн тайлан гарсан. За эрсдлийн тайлан дээр нэг ноцтой асуудал нь бол Улаанбаатар хотод олоо болон түүнээс дэш хүчтэй баалын газар хөдлөл тохиолдох юм бол барилга байгууламжийн одоо тэдэн хувийн дурна. За тэдчнээ хүн одоо амин эрсдэх юм байна. Тэдчнээ хүн одоо эрүүл мэндээр хохирох юм байна гэсэн ийм одоо тайлан байгаа. За дээр нь бол одоо мөрөн геобизгийн хүрээлэнгээс Улаанбаатар хотын газар хөдлөлийн мужлынхаа зургалыг л дахиад шинжилсэн өнгөрсөн онд. За энэ мужлийн зургийн одоо тайлангаас бас дахиад өгнөлт хийгээд үзэх юм бол өмнө нь одоо Улаанбаатар хотын дүүргүүдээ ингээд дотор нь хуваагаад мужлынхаа зургийн хувьд бол 6 баал 7 баалыг тэсвэрлэх юм байна гэсэн ийм үнэлгээтэй байсан. Энэ баал маань дахиад одоо 1 баалаар нэмэгдсэн байж байгаа. За энэ одоо олон хүчин зүйлийг тооцож энэ олон хүчин зүйл дээр үндэслэж дүгнэлт хийгээд бид нийслэл Улаанбаатар хоттой бол гамшигт сонгуулийн ижүүрийн сургуулийг зохион байгуулах шаардлагатай байгаа наа гэдэг ийм дүгнэлтэнд хүрсэн. Нийслэлийн хэмжээнд иргэдийг нүүн шилжүүлэх 111 аюулгүй талбай байдаг. Түүнчлэн аюулгүй талбай цугларсан иргэдийг нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг төвийн 6 дүргийн 6 баршилт хийхээр төлөвлөн ажиллаж байгаа юм а. Энэхүү ижүүрийн сургуулийн хүрээнд одоо нийслэл Улаанбаатарт орон сууцны иргэдэд аюулгүй талбайд гаргана. За эндээсээ нүүлгэн шилжүүлэх ажиллагаа зохион байгуул. За жишээлбэл одоо энэ Баян зүрх дүүрэг гэхэд л 26 дугаар хороо Дүнжин гарын худалдааны төвийн талбай дээр цугласан иргэдийгээ энэ дээр одоо эндээс ийшээгээ Баян зүрх дүүргийн 20 дугаар Монгол читгэн лүү нүүлгэн шилжүүлэх ажиллагаа зохион байгуулна. За энэ дээр мөн автобус унаа болон энэ дээр зохион байгуулагч нар байж гэнэ гэсэн үг. За мөн Сүхбаатар дүүрэг маань одоо 2 дугаар сургуулийн урд талбай дээр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 2 дугаар сургуулийн урд талбай дээр цугласан иргэдийгээ Сүхбаатар дүүргийн 19 дугаар хорооны Янзаг Туслангийн гадна талбай руу нүүлгэн шилжүүлнэ. За Чингэлтэй дүүрэг гэхэд л одоо энэ Чингэлтэй дүүргийн 4 дугаар хороо 5 дугаар сургуулийн урд талын талбай мөн одоо эрхчлөөний талбай дээр цугласан иргэдийгээ Чингэлтэй дүүргийн 19 дугаар хороо Үүр гүндийн цуслан руу нүүлгэн шилжүүлэх ажиллагааны зохион байгуулна. За нэг дүүрэг дээр ойролцоогоор нэг 450-аас 500 иргэдийг нүүлгэн шилжүүлэх зохион байгуулагдаж байгаа. За одоо энэ дээр энэ Баянгол дүүрэг маань Баянгол дүүргийн 2 дугаар хороо Тээврийн дээд сургуулийн талбай дээр цугласан иргэдээ мөн одоо Баянгол дүүргийн 5 дугаар хороо Улаанбаатар паласын талбай дээр цугласан иргэдийгээ ийшээгээ энэ Сонгон найрхан дүүргийн 22 дугаар хороо Баянголын ам руу нүүлгэн шилжүүлэх ажиллагааг зохион байгуулна. За хаан ул дүүрэг маань одоо 15 дугаар хороо Төв Цэнгэлтийн талбай дээр цугласан иргэдийгээ ийшээгээ одоо хаан ул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн ам руу нүүлгэн шилжүүлэх ажиллагааг зохион байгуулна. За Сонгон найрхан дүүрэг маань Сонгон найрхан дүүргийн 17 дугаар хороо Дарган автомобилийн багцаалын талбай дээр цугласан иргэдийгээ ийшээгээ одоо Сонгон найрхан дүүргийн 32 дугаар хороо Монгол наадам зохицол руу нүүлгэн шилжүүлнэ. За энэ хүрээндээ бол Баянгол дүүрэг, хаан ул дүүрэг, Сүхбаатар дүүрэг маань засаг зэргийн захирамжаар дүүргийнхээ ижүүрийн сургууль зохион байгуулж байгаа учраас энэ хүрээнд хамт хийж байгаа учраас энэ 3 дүүрэг маань энэ нүүлгэн шилжүүлэх талбайгаа жишг байдлаар олон улсын стандартын дагуу ингээд урьдчилсан бэлтгэсэн байж байна. Өнөөдрийн хийх гэдэг энэ дадлаг сургууль бол ард иргэдийн амь насныг хамгаалахын тулд, эрүүл мэндийг хамгаалахын тулд, эд хөрөнгийг хамгаалахын тулд энэ мэрэгжлийн байгууллага төр засгийн зүгээс хийж байгаа томоохон арга хэмжээ. Нөгөө талаар гамшиг хамгаалах тухай хууль нь манай иргэдийн хүлээх үүрэг гэж байгаа. Энэ бол одоо мэрэгжлийн байгууллага зохион байгуулж томоохон нэгдсэн дадлаг сургуульд оролцох үүрэгтэй. Иргэн хүн бол өөрийнхөө амь насыг эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй. Иргэн хүн бусдад туслах үүрэгтэй. Иргэн хүн өрхөө хамгаалах, өрхийнхэн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Иргэн үр хүүхдээ хамгаалах үүрэгтэй. Эцгийнх нь үр хүүхдээ хамгаалах үүрэгтэй. Өвчтөе зовлонтой хөгжлийн бэрхшээлтэй бол тэднэрт хайр халамжаа тавих үүрэгтэй. Энэ бүх зүйлийг л бид нар цогцоор нь бодож энэ дадлаг сургуулийг хийх гээд байгаа. Иргэддээ бид нар аль болохоор одоо хэвлэл мэдээлэл хэрэгсэл бусад одоо сурталчлах хэлбэрээр бол хүргэнэ. Ингэжээж манай иргэд маань нийслэлийн хэмжээнд ямар арга хэмжээ болохын, иргэн бие ямар үүрэгтэй оролцохын гэдэг энэ чиглэлийн мэдлэг ойлголттой болоод болох ёстой. Мөн гамшигт хамгаалах ижүүрийн сургуулийн хүрээнд 90 хайх аврах ажиллагаа хэрийн имлэг дийлэх дадлаг сургуулиуд зохион байгуулагдах юм. Нийслэлийн хэмжээнд 1990 оноос хойш анх удаа зохион байгуулагдаж байгаа дадлаг сургуулийн онцлог ач холбогдлыг иргэдэд сурталчлан таниулах зорилгоор шатараалсан сургалтуудыг зохион байгуулан ажиллаж байна.
Жил бүрийн 3 дугаар сарын 1-нд олон улсын иргэний хамгаалтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай юм. Энэ жил олон улсын иргэний хамгаалтын байгууллагаас хүүхдийн аюулгүй байдал бидний үүрэг хариуцлага ураг дэвшүүлээд байна. Анх олон улсын иргэний хамгаалтын байгууллага 1931 оны 5 дугаар сарын 28-ны өдөр бүгд найрамдах Франц улсын иргэний санаачлагаар байгуулагдаж байжээ. Одоогийн байдлаар олон улсын иргэний хамгаалтын байгууллагад 57 улс гишүүнээр 17 улс ажиглагч 23 улс холбоотон гэсэн статустай байдаг байна. Тухайн үед иргэний хамгаалтын байгууллагын гол үүрэг нь болохоор хүүтэн дайн цөмийн зэвсгээс Европын улс орнуудын ард иргэдийг хамгаалах зорилгоор байгуулагдсан байгаа. 2012 оноос хойш олон улсын иргэний хамгаалтын байгууллагын үндсэн чиг үүрэгт нь бага зэрэг өөрчлөлт орсон байгаа. Гишүүн улс орнуудтай бол төрөл бүрийн сургалтыг зохион байгуулах, ээлжлэн зохион байгуулах, за мөн хүмүүнлэгийн төрөл бүрийн төслийг хүргэх байгаа. Үүний хажуугаар бол техникийн тусдалцаа үзүүлэх гэсэн юм үндсэн гол үүргүүдтэй байгаа. Харин Монгол улс олон улсын иргэний хамгаалтын байгууллагад 1992 онд ажиглагч гишүүнээр 2002 онд жинхэнэ гишүүнээр элсэж 2011 онд гүйцэтгэх зөвлөлийн гишүүн орон болсон юм а. Түүнчлэн олон улсын иргэний хамгаалтын тусламжийн тухай конвенцэд 2004 онд нэгдэн орсон байна. Ерөнхийдөө яг Монгол улсын хувьд ингээ аваад үзэх юм бол 1992 онд бол ажиглагч гишүүнээр 2002 оны 11-р сард бол жинхэнэ гишүүнээр илсэн байгаа. Энэ байгууллагын гишүүн болсноор биднээс зөвхөн тухайн орны үйл ажиллагаанд бол оролцохоос гадна яг тухайн байгууллагын гишүүн орнуудтай бол хоёр талын болон олон талын харилцаа хамтын ажиллагааг тогтоосон байгаа. За мөн олон тооны сургалтуудад манай албан хаагчид хамрагдсан байгаа. Бас нэг зүйлийг онцлон тэмдэглэмээр байна л да. Энэ юу гэхээр олон улсын иргэний хамгаалтын байгууллагаас 2 жил тутамд олон улсын иргэний хамгаалтын байгууллагын ерөнхий ассамблеийн чуулган гэж болдог байгаа. Энэ чуулганд бол манай үе үеийн онцгой байдлын байгууллагын удирдлагууд бол оролцож ирсэн байгаа. Энэ үеэр зөвхөн энэ чуулганд оролцохын зэрэгцээ мөн Монгол улсын онцгой байдлын байгууллага яг гамшигын эрсдэлийг бууруулах, гамшигаас хамгаалах салбарт яг ямар үйл ажиллагаа авч хэрэгжүүлж байгаа талаар бусад гишүүн орнуудтай бод туршлагаасаа хуваалцах, тэдний туршлагаас мөн суралцах гэсэн ийм зүйлүүд байгаа. Олон улсын иргэний хамгаалтын байгууллагаас өөрийн улс орондоо иргэний хамгаалалт онцгой байдлын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж амжилт гаргасан албаагчдад баатар одонгоо хүртээдэг юм а. Энэхүү одонгоор онцгой байдлын байгууллагын 30 гаруй албаагч шагнагдсан байна. Олон улсын иргэний хамгаалтын байгууллагаас дэвшүүлсэн хүүхдийн аюулгүй байдал бидний үүрэг хариуцлага сэдвийн хүрээнд онцгой байдлын байгууллагын хэмжээнд албаны үйл ажиллагааг сурталчлах, албаагчдын чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх, мэдлэг мэдээллийг дээшлүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээг зохион байгуулан тэмдэглэн өнгөрүүлэх юм а. Ингээд онцгой байдлын цаг нэвтрүүлэгтээ хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.